Хүндэт эрдэмтэн судлаачдаа Монголын оюун ухааны ох эрдэм мэдлэгийн ундраг болсон эрдэмтэн судлаачид та бүхний энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Эрдэмтэн судлаачдынхаа санал санаачлах, судалгаа, шинжилгээний үр дүн, тулгарч буй саад бэрхшээл, ирээдүйн төсөөлөл, төлөвлөгөөг сонсохоор энэхүү анх дугаарыг хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Мөн ерөнхий сайд эвэлдэ авч байгаа юм байна. Тэгээд сая хэлсэн үгийг сонсоход энэ төр засаг эрдэмтдийнхаа энэ үйл ажиллагаанд анхаарна гэж байна. Тэгэхээр энэ механизмыг өнөөдрийн энэ хурлаар бий болгоосоо гэж бас хүсэж байна. За Монгол улс сүүлийн 30 орчим жилийн туршид эрдэмтэн судлаачдаа сонсохгүй өдийг хүрсэн байна. Эрдэмтдийнхээ судалгааг, үйл ажиллагааг дэмжлэхүүг бид өнөөдөр хүрсэн байна. Эрдэмтдийн бүтээл санал онолыг анхаараагүй эрдэм шинжлэх ухааны салбарт асар бага төсөв хуваарилдаг учраас бидний өнөөгийн хөгжлийн өнгө төрх маань ийм байна. Аливаа улс орны хөгжил, алдаа багтаа шийдэл, алсыг харсан зөв бодлого бүр эрдэмтэн судлаач дүүгээр алхамж явахгүйг хүн төрөлхтний хөгжлийн түүх бидэнд гэрчилдэг. Монголчууд бид энэхүү үзэл санааг аль эртнээс мэдэж ойлгож эрдэмтэн судлаачдаа дэмжинд итгэж хүндэтгэн дээдэлж оюун ухааныг нь төрийн бодлого үйл ажиллагаанд ашиглаж ирсэн ийм түүхтэй ард түмээ. Эзэн Чингис хаан түүний угсааны их хаадаж дэрэгдээ өөрийн орны болон дэлхийн улс түмэнд буй эрдэмтэн мэрэгдийг хүндэтгэн залж анхааран сонсож төр улсыг жолоодохдоо мэрэгэн ухааныг нь түшиглэж шинжлэх ухааныг нь хөгжүүлж байсныг та бүхэн бид сайн мэднэ. Өнөөдөр Монголын эрдэм судлалын ууган байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш 100-ыг туулж ирэхдээ саад бэрхшээл, дэмжлэг тусламж аль альнийг нь хүртэж байсан ч шинжлэх ухааны баялаг өвийг манай Ахмад үеийн эрдэмтэд өнөө цаг та бүхний цуцалдгүй их хөдөлмөрийн үр шимээр нэгэнтээ бий болгож чаджээ. Баяр хүргье. Бидэнд шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт амжилт эрдэмтэн судлаачдын нөөц боломж бүрэн бий болж чадсан. Гэвч судалгааны үр дүнг ашиглах, дэмжих, туслах талаар төр засгийн бодлого өнөө хүртэл урагшлахгүй байгаагийн бодит үнэн билээ. Шинжлэх ухаанд зарцуулж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ дөнгөж 0.12% байгаа нь цалингаас өөр ямар ч дэмжлэг байхгүй, ямар ч дэмжлэгийг үзүүлэхгүй байгаа гэсэн үг юм а. 0.12%. Ядаж улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1%-ийг эрдэм судлалын үйл ажиллагаанд зарцуулж түүнийг тогтмол хэрэгжүүлж байх ёстой гэж үзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1%-ийг тогтмол зарцуулдаг ийм механизмтай болёо. Энэ анх дугаар хурлаараа бид нар бий болгоё гэдэг саналыг хэлж байгаамаа. Шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд биш юм а гэхэд ядаж бүс нутгийн хөгжиж буй улс орнуудын жишгээс доогуур байгаа байдлаа засаж залруулах цаг нь болжээ, шаардлага тулгарчээ. Эрдэмтэн судлаачид маань өөрсдийн хүсэл сонирхол, шинжлэх ухаанд дурласан уйгахгүй их хөдөлмөрөөрөө цаг наргүй ажиллаж, ар гэр, хувийн асуудлаа огоорон зүтгэсэн зүтгэлээрээ Монгол улсад өнөөдрийн энэ хэмжээнд шинжлэх ухааны салбарыг тогтоон барьж байгааг бид бас ойлгох хэрэгтэй байна. Эрдэм судлалын ажилд өнөөдөр дэмжлэг үзүүлээд маргааш нь үр дүнг нэгтгэх биш алс хитийг харсан төлөвлөлт сайтай тооцоо судалгаатай хүрэх бүтээх нь чиглэлэн тодорхой төлөвлөгөөтэй явуулах нь улс орны хөгжилд нэн чухал асуудал болоод байна. Өндөр технологи хөгжсөн шинжлэх ухааны олон зуун жилийн түүхтэй улс орнуудын шинжлэх ухаандаа хандаж эрдэмтдээ анхаарч бодит дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг миний бие сүүлийн үед гадаад улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд байнга анхаарч хамтран ажиллах боломжийг бий болгохыг мөн ирж хайж зорж байна. Хүн төрөлхтөнд тулгараад байгаа байгаль эколог, хог, эрчим хүчний асуудлуудаас гадна сансар судал зэрэг томоохон чиглэлүүдээр манай эрдэмтэн судлаачид зөвхөн Монголын хэмжээнд биш
бүс нутаг олон улсын хэмжээнд идэвх зүтгэл гаргаж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийг мөн хичээж байна. Түүнээс гадна нүүдэлчдийн агуу их хөв соёлын харилцаа, түүний хөгжлийн зүй тогтвол, тархац, хадгалалт хамгаалтыг бүс нутгийн хэмжээнд хамтран хөгжүүлэх, судлан шинжлэх ажлууд айлчлалуудын нэгэн гол чиглэл болж байна. Сүүлийн 2 сарын хугацаанд Америк нэгдсэн улсын НАСА-гийн сансан судлалын төвийн дарга, Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Энэтхэгийн сансар судлалын төв, шинжлэх ухаан, технологийн судалгааны газруудын удирдлагатай ажил хэргийн уулзалтуудыг хийгээд байгааг эрдэмтэн судлаачид та бүхэн анхаарч энэ ажлуудад идэвх санаачлаг гаргаж хамтран ажиллахыг мөн хүсэж уриалж байна. Өнөөдрийн шинжлэх ухааны анх дугаар хурлаар Монголын шинжлэх ухааны ойрын болон хэдийн ирээдүйн талаар хэлэлцэж, эрдэмтэд санал бодол, судалгааны үр дүнгээ чөлөөтэй ярилцаж, төр засгийн бодлого, шийдвэр гаргах төвшний хүмүүс анхааралтай сонсож, ач холбогдол өгч, мөн зөв зохистой шийдвэрийг гаргана гэдэгт миний бие тун найдаж байна. Тэрхүү шийдвэр нь зөвхөн цаасан дээр үлдэх биш, төрийн бодлого, шийдвэрт бодиттой тусаж хэрэгжүүлэх, төлөвлөгөөнд нь санхүүгийн дэмжлэг тусалцааг үзүүлж, зөв зохистой хамтран ажиллах шаардлагатай байгаамаа. Нөгөө талаар 100-ны турш бий болж чадсан шинжлэх ухааны академийн үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, бодиттой судалгааны ажлуудыг хийх боломжит орчин, сайн лабораторид байгуулж, малтлаг судалгааны томоохон ажлуудыг анхаарч дэмжих алхмуудыг хийх хэрэгтэй байна. Өнөө хүртэл улс төрөөс ангид байж өөр өөрийн өмнөх ажлаа төр засагт дараа төвөг бололгүй хэрэгжүүлж ирсэн бараг цорын ганц салбар бол шинжлэх ухааны салбар гэдэгтээ хинч марахгүй bizээ. Харин мөрөөрөө судалгаагаа хийж байгаа эрдэмтэн судлаачтай сонсохгүй, анхаарахгүй, судалгааных нь нөр их хөдөлмөрийн үр дүнг ашиглахгүй байж болохгүй төр засгийн бодлого баригч хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй байна. Нийгэмд өндөр технологи, орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэхээс гадна нийгмийн соён гэгээрэлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх түүх, хэл, соёл, гүн ухааны салбаруудыг онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах ёстой юм а. Бидэнд бусдаас ялгарх Монголын хөнгө төрхийг харуулж чадах зүйл бол түүх соёлын салбар юм а. Их түүх, өв соёл, Монгол судлалын чиглэлийг эрчимтэй хөгжүүлэх ёстой. Бид бүхний хэн байсан зөвхөн түүхэнд л үлднэ. Тэгвэл шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд үлдэх, түүхэн шийдвэр гаргах, түүхэн дэмжлэг үзүүлэх боломжийг өнөөдрийн хурал хилцэх байх гэж миний бие тун найдаж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор эрдэмтэн судлаачдынхаа хичээл зүтгэлээр Монголын шинжлэх ухаан хөгжин дэвших болтугай. Ингээд анх дугаар хурал амжилт хүсье, дөрвтэй, санаачлагтай, үр дүнтэй хурал байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Баярлалаа тав. Монгол Улсын ерөнхийлөгч Чулмаагийн Батулга баярлалаа танд.